Зан Озрын нэрэмжит дүрслэх урлагийн музейн барилгын шалан хагарч ханан суулт өгч эхэлжээ. Тухайн барилгыг 1913-аас 1914 онд барьж 60 жилийн өмнөөс музейн зорилгоор ашиглаж эхэлсэн байдаг. Зан Озрын нэрэмжит дүрслэх урлагийн музейн барилга баригдаад 113 жил болж байна. Тиймдээс зойрноосоо эхлэн хөгс чигэндээ баригдаж мууцаар байгаа юм а. Сүүлийн жилүүдэд тухайн барилгын ханан суулт өгөх, шалан цуурах гэх мэтээр нэгдүгээр давхартаа нөлөөлж эхэлсэн байна. Нэгдүгээрт бол яг музейн барилгатай холбоотой асуудлууд байна. За сүүлийн үед бол Чингис хаан музей гэж байгуулагдлаа. Одоо мөн байгалийн түүхийн музей байгуулагдах гэж байна. Тэгэхээр бас музей рүү бас улс төр маань бас харьцангуй бас анхаарал эхэлж байна шүү дээ, тий. Тэгэхээр энд байнгын яг музейн зориултын барилга гэдэг бол маш их чухал байдаг. Манай барилга бол 13-аас 14 оны хооронд баригдчихсэн. Мөн 30-ад оны үед бол өргөдөгдөл нь баригдсан. Тэгэхээр энэ бол маш хуучирсан барилга тийм ээ. Гэхдээ энэ маань бол тэр хөгц мөөгөнцрийн асуудлуудыг би бас сая сөхөж ярьж байна. Байнгын хөгц мөөгөнцрийн асуудлууд байна. Хэдий төрөөс үнэт бүтээлүүдийг хадгалж хамгаалах төсвийг тавьж өгдөгч музейн ажилчид тухайн мөнгөөр зойрныхоо хөгсдний асуудлыг шийдээд л таардаг болжээ. Дүрслэх урлагийн музейн эрдэмтэн судлаачтай хамтран бүтээлүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж байна. Нийт үзмэрийн бараг 10%-ийг л бид нар дэлгэж үзүүлж байна. Гэхдээ тэр хөгц мөөгөнцрийн асуудал бол манай музей дээр бүр зойронд бүр доор тэгэхээр янз бүрийн нөгөө үзмэртэй харьцангуй ойрон баг зойронд байдаг тий. Тэгэхээр энэ дээр яаж юм гэхээр бид нар нөгөө хадгалалт хамгаалтыг байнга хийх шаардлага. Хадгалалт хамгаалтыг хийхэд бид нар гол төлөв нөгөө мөнгө санхүү нь юунд зарцуулагдаж байна гэхээр нөгөө л тэр зойронд байгаа хөгц мөөгөнцрийг яаж цэвэрлэх үү, яаж хөгц мөөгөнцөр бүр огт алга болно гэж бол хизээж байхгүй. Цаанаасаа тэр давсжилт энтер нь ургаад л ингээ гараад ирдэг байхгүй юу? За тэгээ ганц энэ өндөр бүтээлүүд биш энэ чинь Монголын цагийн урчууд манай Монгол уран зураг гэж Монгол зураг гэдэг нь тусгай урлаг байгаа шүү дээ. Энэ Монгол урлагийн дослоос манай Марзын шарвын Монголын нэг өдөр ч юм уу. Тэгээд энэ музейд бол хадгалагдсан Дэлхийн хосгүй үнэт төвч байгаа нөгөө Николай Өрөөрөх гэдэг алдартай уран зураач маань Монголд ирээд тэгээ өөрийнхөө хүмүүс бол яг улаан баатар гэд нэрлэдэг тэр нөгөө Шамблын хаан Эрдэнэ давгийн хөргийг бол энд үлдээгээд явсан шүү дээ. Тэр маань өнөөдөр манай Тус хурлын музейд хаалгалж байгаа гэж бодож байна. Гэгмэчлэнгээр бол энэ яриад дуусахгүй ийм их баялаг өв байгаа. Зан Озрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зөвхөн өндөр гэгээний бүтээлүүд бос Монголын 20 дугаар зуун хүртэлх дүрслэх урлагийн сор дээж бүтээлүүд их хуваараа хадгалагддаг. Нийт 16,000 гаруй бүтээлтэй ч музейн байр жижиг тул ердөө 10 орчим хувийг нь л ил гарган олон нийтэд үзүүлдэг байна.